За хичээл 6-гийн хүрээнд өнөөдөр 2025 оны AEB хувилбар дээр оржсэн 5 дахь дасгалын талаар хамтдаа үзье. За 2025 онд бол A хувилбар дээр харилцагууд буюу харьяа таадрын дотооддоо сайн дунд адаг гэсэн 3 хэсэг хуваагдаж байжээ. Энэ нь Монголын түүхийн аль хэсэгт хамаарах вэ гэсэн асуулт байна. За А нь социализм үе, Б нь манжирхшил үе, С нь Юан усаас хойш үе, Д нь 12-аас 14-р зууны үе, Е нь их Монгол улсын үед гэсэн бол за B барианд дээр Монголын нийгэм нь олон давхраанаас бүрдэж байваа. Дээд хэсэг нь хошуурын ноёд, тайзнаар, ламнаар, за дунд давхраг жирийн иргэд, малчин ард, доод давхраанд гэрийн боолчууд гэсэн байна. Энэ нь Монголын түүхийн аль хэсэгт хамаарах вэ гэдэг өгөгдөл нь адилхан байна. Та бүхэн бичлэгээ зогсоож аваад хийх гэж үзээрэй. За ерөнхийдөө 11 дугаар ангийн агуулгын хүрээнд бол Монголын нийгмийн давхраачлалтыг 5 үе шатад авч үздэг. За өнөөдөр 4-ийг нь хэдүүлээ үзцгээе. За үүнд юу багтах вэ гэвэл 12-оос за нэгт нь 12-оос 14-р зууны үед буюу Чингис хаанаас одоо хойших үед Монголын нийгмийн давхраачлалтыг дээд, дунд гэж хоёр хэсэгт хуваагдж байжээ. За дээд давхраанд нь бол Чингис хааны алтан уургийн ноёдууд, талын язгууртнууд, тэргүүн бөөнөр багтаж ирсэн бол за дунд давхраанд нь улсын иргэн, харьяат иргэн багтаж байжээ. За хоёрт нь Юан улсаас хойш буюу 1368 оноос манжийн иргэшээлд орох хүртэл энэ харилцагууд буюу харьяат иргэдийг дотоодд нь сайн, дунд, адаг гэж 3 ангилж байж. За сайнд нь бол харц язгуурын түш мэд, дарахад, тайз нарын хүргэн, баян чинээлэг өрөх багтаж байсан бол дунд давхраанд нь чинээлийн хөрөнгөтэй илч хяа зэргийн жижиг эрх мэдэлтнүүд, за харин адагт нь хар хүн хэмээх жирийн харц иргэд багтаж байжээ. За 3 дахь давхраачлалт нь бол манжийн иргэшээлийн үед Монголын нийгмийн давхраачлалтыг дээд, дунд, доод гэж 3 ангилаад за дээдэд нь хошууны ноёд, тайзнаар, ламнар багтаж ирсэн бол дунд давхраанд нь жирийн малчин иргэд багтаж байжээ. Харин доод давхраанд нь гэрийн боолчууд байваа. За социализмын үед бол гүн цамуугийн ангиллаар бол за ерөнхийдөө Монголын нийгмийн давхраачлалтыг номенклатор, сэхэтний, ажилчдын, малчдын гэж 4 давхраанд хуваагаад за номенклатор гэдэг нь одоо дээрээс томилогддог нам төрийн албан тушаалтны жагсаалтын дагуу ялгардаг дарга ангийг хэлж ирсэн бол сэхэтний гэдэг нь оюуны хөдөлмөр эрхлэгчдэд за тэгээд дотроо бол одоо оюуны төвшин, эрх мэдэл, өмчлөлийн хэлбэр, байршил зэргээс нь хамаарат ангилж байсан байна. За ажилчдын анги гэдэг нь бол биеийн хөдөлмөр эрхлэгчид бөгөөд дотроо хэвтэй босоо гэсэн салбарын чиглэлээр бас хуваагдж байжээ. За энэ талаар та нар 11 дугаар ангийн агуулга дээрээсээ дэлгэрүүлж уншиж болно. За хамгийн сүүлд нь малчдын анги гэдэг. За энэ нь нэгдлийн за амны малын тоо, орлогын хэмжээ, мөн дээрээс нь ядуучуудын давхрааг бол энэ хэсэг бүрдүүлж байсан байх нэ. За тэгэхээр эхний тестийн хариулт бол харилцагууд буюу харьяат иргэд гэдэг нь дотроо Юан улсаас хойш үед бол ингэж харьяалагдах болсон байна. За дараагийн B вариантын асуулт бол хошууны ноёд, тайз, ламнар, дунд давхраанд жирийн малчин ард, доод давхраанд гэрийн боолчууд гэдэг бол манжийн иргэшээлийн үед инхүү ангилдаг болсон байх нэ.